одоо танилцуулах смутинд маань юу орох вэ гэхээр өвөрцөө 100 г, бууцай 100 г, тэгээд алим 250 г орно. Том алим бол 1-ийг, жижиг алим бол 2-ыг. Тэгээд бэлэн болсон смути маань ерөнхийдөө иймэрхүү болдог. Ачиг тусна гэвэл өвөрцөнд маш их шингэн зүйл агуулгадаг. Таны шингэнийг нөхөж өгнө. Бууцай бол маш их амин дэмэг, кальц, минералаар баялаг байдаг. Алимны ач тусыг бол та бүхэн хэлүүлэхгүй мэдж байгаа бах. Үүнийг хизээ хэрэглэж болох вэ гэхээр өглөөд юм уу оройд хөнгөн хоол маягаар хэрэглэж болно. За дараачийн маань смутинд юу орох вэ гэхээр 250 г луун, 100 г цохор майз, нэг атар буюу ойролцоогоор 50 г яншүү, тэгээ бага хэмжээний ус орно. Усаа та бүхэн өөрсдөө хэмжээнд тааруулаад өтгөн шөнөнд тааруулаарай. За энэ смути маань орой уухад маш тохиромжтой, хөнгөн хоолны байдлаар мөн цэвэрлэгээ хийж байгаа үед маш тохиромжтой. Би одоо цэвэрлэгээ хийж байгаа учраас орой смути ууж байна. За миксертэй ногоонуудаа хийхдээ хамгийн доор нь одоо энэ хатуу ногоонуудаа хийдэг. Жишээлбэл байцаа, луун, тэгээ хамгийн дээр нь зөөлөн ногоонуудаа хийж өгдөг. Тэгвэл доор нь байгаа хатуу ногоонуудаа жижиглээ. Дараа нь жижиг зөөлөн ногоонуудаа хийж өгдөг. Тохиромжтой байдаг. Тэгээ шингэн зүйлээ доор нь хийсэн байвал сайн эргэж өгдөг. За саяны хийсэн орцууд маань ер нь нэг юм аяга смути болдог. За тэгээ нүд цуг иддэг гэж ярьдаг шүү дээ. Тэгээ идэж байгаа хоолндоо жоохон чимэг өгөөд идвэл илүү аппетиттай байдаг шүү. Луун өвөрцөнийхөө смутиг бас шүүс шахаад гаргач болдог. Ийм маарлаар шүүгээд ээзгийн шүүж амжиг шүүгээд хүрэн манжингийн шүүстэй хойлоод иймэрхүү болсон байна. Өглөөд одоо зөвхөн шүүс уух сонирхолтой, өтгөн смути уух сонирхол байхгүй болвол ингээд ууж болно. Тэгвэл ходоод гизийг маш бага ачаал нь